За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 9 сарын 22-нд болох 9 Эрдэнэ аянгын үйлний талаар мэдээллийг Баясгалан багштайгаа ярилцахаар болсон байна. За сайн байна багшаа. За сайн байна уу. За 9 сарын 22-ны үеийн талаар та танилцуулга хийж болох уу? Ямар онцлогтой, ямар үйл явдал болох вэ? За жил бүрийн 9 сарын 22-нд Хөхтөнгөрийн цагаан сар гэж зүйл болдог. Тэгэхээр Хөхтөнгөрийн цагаан сар гэдэг зүйлэр юу болов гэхээр одоо их дэлхийд амьдарч байгаа энэ цаг хугацаанд хүмүүний төрөлд амьдарч байгаа үрстэйгаа Хөхтөнгөрт байгаа Тэнгэрийн оронд байгаа өвгдөөс нь одоо холбогдож уулзалтаж одоо бүтэн жилийнхаа хийсэн ажлыг тайлгнаж дараа жилд юу хийх гэж байгаа, ямар хүсэл мөрөөдөл тээж байгаа, ямар зорилготой одоо дараа жилдээ хөлөд болгож байгаа гэдгээ таниулаад дээшээ өвгдөөс тусламж авах. Тийм зорилготой байдаг. Яг хөө энийг нэг юу яаж болно л да. Арга ертөнцтэй бол ингээд 2 сард ч юм уу те хаврын одоо эхний сард баярладаг штэ. Тэр нь болохоор энэ одоо яг энэ цаг хугацаанд дэлхийд амьдарч байгаа ахан бэрэ амьдарч одоо байгаа үр хүүхдүүд нь ураг төрлөөрөө гэдэг юм уу гэр бүлэрээ уулзаж учирч нэг хийсэн ажлаа тухайн үедээ ямар одоо өнгөрсөн жилд ямар олцтой хамгатай байв, юу хийж бүтээв гэд хэдэн одоо ам бүл нь хэрхэн өсөв, ямар одоо ажлын одоо амжилт нь юу байв гэд тэр бүхнээ ярилцаж тэгээд ах トゥ угаа мэдлцээд тэгээд нэгэндээ тустай эдэмтэй явах тухай тэгж одоо гэтэл энэ нь болохоор арай яг тийм мөртлөө арай өөр тэнгэр газрын хооронд завсар ертөнцийн одоо тийм гоё найр наадам баяр цэнгүүн уулзал цагаан сар бол. За гадныхан болохоор нэг өсөмсний баяр янз бүр хэлж Крисмсийн баяр гэдэг. Ерөөсөө энэ ингээд өвдөөцтэйгээ учран залгадаг энэ баяр наадам чинь бүхэл хүн төрөлхтөн даяар улс үндэстний өөрт нь зан заншил янз янзын одоо тийм арга хэмжээ болоод хэвчгсэн тийм зүйл. За монголчуудын хувьд болохоор 9 сарын 2-оор болно. За тэгэхээр манай байгууллагт энэ удаад 9 сарын 22-нд бид нар Тэнгэрийн цагаан сараар тэмдэглэн тэрний өмнө 21-ний өдөр Тэнгэрийн одоо хүчийг газарт буулгах гэдэг тийм үлрэг болох гэдэг том тахилга болох гэдэг. Энэ тахилгын нэр нь 9 Эрдэнийн 9 аянгад эцэгдийн их тахилга гэсэн тахилга. Их гэдэг утга нь юу гэсэн үг вэ гэхээр огторгын эцэг өвгдөөс одоо зоригтойгоор хийгдэж байгаа. Одоо тэнгэрт орчлон хорвоод их дэлхийд хийгдэж байгаа гэсэн утгатаар дандаа нэг эк язгуур үндэс үүртгэл гэдэг утгаараа эке гэдэг нэрээр хэлэгдэж байгаа нэлээд өндөр түвшний тахилга болно. Их биш эке. За 9 Эрдэнийн тахилга 9 Эрдэнийн гэдэг цаана монголчуудын өвгдөөсээс мөн одоо шүтэж дээдэлж ирсэн 9 Эрдэнэ батн. Гэхдээ энэ 9 Эрдэнэ цаана асар том хугтхуунтай өөрөөр хэлбэл их дэлхий энэ орчлон ертөнцид байгаа бүх баялагийг одоо төлөөлөл гэдэг юм уу үндсийн үндэс нь энэ 9 Эрдэнэдэг. Тэр 9 Эрдэнэт хоорондоо уруулжиж задарч нэгнийгаа одоо хувиргаж өөрчилж явсаар байгаа түмэн бодисгэлийг зүйлийг бүтээгээд энэ бодит ертөнцийн бүх уулус одоо гол мөрөн далай тэнгис намаг ой хөвч тай мөнх цаст хайхад хөрш шороо бүгдийг бүтээсэн бид. Тэгэхээр энэ 9 Эрдэнэ гэж хэлэгдэж байгаасан энэ цаана дэлхийгийн одоо унаан дагшин анхны тэр сайхан үнцэмжтэй төгсдөг өдөр баян тансаг хангаа болгох эхлэлийг дэлхийд байгаа баялаг бүхнийг буцаж байх ёстой хэмжээнд нь байх ёстой тунд нь би одоо оруулах тэр том үйл хэлэл. Тэгээд орчлон ертөнцид аян буухтай яг дандаа аянгаар одоо хараа аян, цагаан аян, хөх аян гэдэг хүмүүс одоо мэддэг байх тийм үү? Дээрээс нь ингээ алтай аян, улаан аян. Тэгэхээр 9 Эрдэнэ 9 аянгууд 9 өөр орон зайд буухдаа энэ л нөө хөр шооны 5 махбод юм байна уу? 108 элемент юм байна уу? Түмэн бодисын энэ орон зай орд өргөө гэр одоо юу гэдгийг тэнд байгаа бүхнийг сэргээдэг юм байна. За тэгэхээр их дэлхийн хувьд бол маш нэг эдийн далаа дэлхийн ээж маань өөрөө эдийн далаа авч байгаа тийм том тахилга болно гэж хэлье.
тэгээ энэ цаг үед бол нэг дэлхийд байгаа эрдэнэс баялаг гэж нэрлэгдээд байгаа. Окторгын эцэг өвлийн өнцгөр харах юм бол баялаг гэдэг нь зөв их дэлхийд төрчихтэй бүхэлдээ орчиж байгаа. Дэлхийд дээр байгаа өвс ургамлын тэдний баялаг, дэлхийд байгаа эс одоо шороо шаврын тэдний баялаг, дэлхийд байгаа уулс бүх юм тэдний баялаг. Өөрөөхөд бид амьтнаж тэр өвс ургамламж тэр хүнэнж тэр окторгын эзний хувьд тэдний баялаг байхгүй. Тэгэхээр бүхнийг одоо сэргээх гээд бүхнийг баян тансаг болгох гээд бүхнийг докторгоогоос заяагдсан тэр унган язгуурт заяат төлөвдөнд би одоо буцаж сэргээх үеийн эхлэлийг тавьж байгаа. Тэгээд манай дэлхийд дээр тийм юу байдаг, секунд тутам дэлхийд 550 гэдэг билүү нэг тийм тоо байдаг. Тэгээл аянга дуучдаг, өргөлж секунд тутамд гэж яригддаг. Тэгэхээр тэр их аянгууд ямар зарлахаар гуугаа та гэхээр нөгөө л газраа гагнах гэж, нөгөө л ус ургамлаа ургуулах гэж, нөгөө л салхиан салхилуулах гэж, нөгөө л гол одоо булаг шандаа ундруулах гэж, нөгөө л цас мөсөн одоо бий болох гэж, нөгөө л аадар бороо одоо юу гэдэг мөндөр шүдрээ энэ бүгдийг дэлхийд ханх хумстаасаа буулгах гэж л болдог. Тэгэхээр энэ удаагийн 9 эрдэнэ аянгийн үйл болохоор илүү өндөр түвшинд буюу окторгын аянгууд нөгөө окторгуугаас анхны амьуудыг, анхны гэсэн бүхний үр хөврлүүдийг, анхны одоо бүх ширхэглэг амьуудыг буюу амийн цаанч нэг ширхэглэг тооснд байгаа, хийн байгаа, чийг байгаа. Тэгэхээр бүх төрлийн хийнүүдийг, бүх төрлийн чигүүдийг, бүх төрлийн тоосонцруудыг руугийн орон зайнаас, окторгын орон зайнаасаа гэрлээрээ туяагаараа, цацрагаараа өгөхдөө гол цаад хүчин аян байдаг. За ийм болох нь. За тэгэхээр нөгөө 9 эрдэнэ бидний монголчуудын дэдэлдэг аал, мөнгө, зэс, ган, там, шүр, сууд, оюу, номин гэд энэ 9 эрдэнийг арвижуулах 9 зүсгэн эрдэнэ арвижуулж биш тэ огт. Дэлхийг сайхан болгох тэр бүх үйл хэргийг хийхээр аянгийн эцдүүд дэлхийд үйл хэрэгтэй орж байгаа. Тэр үйл хэрэгтэй орсныг нь зарлан тунхаглаж үйл хэрэгтэй дэлхийдээ бууж байгаа тэр хүчийг нь ахгуулахын тулд газар тэнгэрийн аянган холбоосыг, амьд холбоосыг, эрдэнэсийн холбоосыг бүхлэх тийм сайхан тайлбар болно. За тэгээд би дэлгэрэнгүй тайлбарлаад явчих. За тэгэхээр дэлхийд одоо алт гэдэг зүйл ингээл үргэлжил ургач гэдэг одоо геологч нар мэдэн тодорхой хугацаар алт нүүрдэг, алт нөгөө нэг тодорхой хугацааны дараа сэргдэг гэдгийг бол геологч нар маш сайн мэдж байгаа. За тэгэхээр алтан эрднийг бүтээдэг хөх аянгийн дөл гэж байдаг юм байна. Тэгэхээр хөх аянгийн эздүүд хөх аянганы дөлөнд оршиж байгаа тэр эрчмээр алтан одоо их дэлхийд байгаа маш олон алтан судлуудыг сэргээгээд гагнаасуудыг бөглөөд хооронд нь алтан эрчмүүдийн тэр гүйдлийг дамжуулаад гэх мэтлэр хөрсийг амьдралтай байх тийм боломжийг бий болгодог. Ер нь бол ингээд одоо гудамжинд байгаараа л одоо манай нүдэнд байгаа ингээд хөрш шороо ухыг л да ингээд хаашаа 1 шометр ингээд хөрш ухаад гаргаад ирэхэд тэн дотор маш бага хэмжээгээр тунгаар чамаагүй 108 элемент 108 байдаг гэж үздэг. Яг тэрнтэй адилхан алт байдаг. Алт нь маш бага одоо 10 хасах хэдэн зэрэгцчдэг тийм зэрэгтэйгээр буюу маш өчүүхэн доллар миллиграммаар хэмжигдсэн алт байж лээд. Тэгэхээр тэр алтууд яах гэж байдаг вэ гэхээр энэ хөх аянгийн дөлийг тусч аваад хөрсөн дотор тэр даршааны алтан махбодуудын гагнаасыг бөглөх зорилготой алтан махбод дээр оршин тогтнодог амьтдуудыг одоо зүрхийг зохицуулах зорилготойгоор байж байгаа. За би ингээд цаашаа дэлгэрэнгүүдэд яг стратеги бариавч. Хэрвээ одоо алтан махбодыг ивэнтдэгдэг буюу алтан махбодыг бүтээдэг хөх аянгийн хөх дүл гэж зүйл дэлхийд буудаггүй байсансан бол ямар зүйл болох байсан бэ гэхлээр нөгөө алтыг халтуулах гэсэн хөрсийг гагнадаг гагнаас гэдэг хүн болгон мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ олон нэг алтны судал, алтны орд, алтны одоо хөдрийн битүүд гэдэг эд бүгдээрээ нэг эрчим гэдэг зүйлээрээ дутагдаад алтан тэр нэг өөрийг нь гагнан бүхэлж идэг эрчмийн тэр хүчээрээ дутагдаад ирэх юм бол удаандаа нэг урвалжаад, задраад
алтан гагнаас гэж зүйл байхгүй болоод өөрөөр хэлбэл бидний гიშгсэн шороо болгон ингээ бутгаал те жаахан салхиар замхарч хийсэл ингээд дэлхийн маань юм бүрэн бүтэн бүрэнхий байдлаа гэдэг юм хатуу юм хөр шороон тийм байдлаа алдах тийм аюултай байдал үүсэх байсан. Тэгээ тэрнээс сэргийлж түрүүний ярьснаар секунд тутамд нөгөө 550 билүү тэр аянгууд үргэлж бууж идэв. Одоо бол энэ цагт бүр их буух хэвээр нэг байхгүй бас юм одоо сэргийлэх гээд. За хөх аян ганга ариун ихээр буужхлаар яадаг вэ гэхээр одоо бидний нөгөө нэг агаарын бохирдлын үүдэлтэйгээр энэ агаарт маш их нөгөө нэг ням бактери вирусүүд энэ агаарын тоосон цус дотор байгаад агаарын тоосрын чинь 2.5 10 гэдэг ингээ ангилаад шүү дээ ширхлэлийн том жижигээр хамаараад тэр их тоосонцор дотор чинь тэр одоо янз янзын ширхлэг дотор янз янзын утаа тортог дотор чинь нөгөө байгаад байгаа энэ олон ням бактериудыг галаар хөх галын төлөөр ингэж аян бууж хата хасар хүчтэйгээр ингэ шатааж агаарыг нэгдүгээр цэвэрлэж агаарыг өвчний ням бактеригүй болгож өгч байдаг. Хоёрдугаарт аянга буухтаа газрын судлал руу газар руу шингэж орж байгаа. Тэгтээ үнэхээр нөх хөрсөн дотор бас сархчихсан нөгөө л ням бактери одоо юу гэдгийг те вирус хортон шавжуудыг устгах гэдэг. Бид ингээ бүх хог хаягдлаа агаараа бохирдуулчлаа, ар шаанаа бохирдуулснаа бүгдээрээ хөрс рүү хан буцаж шингэж байгаа. Тэгэхээр хөрсөнд өнөөдөр ингээд өндөр өвс омол руу хаан болчихсон. Хөрсөнд маш олон төрлийн одоо зүйл ангийн ургамал цэцэг навчид ургаан болчихсны цаана нөгөө хөрсний хөрсийг бордоожуулдаг, хөрсийг амтай байлгадаг, шинжүүлдэг, эвдсжүүлдэг тийм үү тэжилтэй байлгадаг тэр олон бичил амьтад нь бохирдоод хүчээд байгаа учраас тэднийг одоо ахуйг нь цэвэрлж байгаа, гэрийг нь цэвэрлж байгаа байхгүй. За тэгж явагддаг. За тэгээд дээрэс нь хүн бидний юу чухал гэхээр зүрхэнд ирэх галыг тээж авчирдаг. Өөрөөр хэлбэл бидний зүрх алтан махбодтой. Бидний зүрхэн амин орны эрхтнүүд бүгдээрээ алтан махбодтой. Тэгэхээр тэр бидний бидэр байгаа алтан махбод уу мөгөөрс тэр бүх одоо эдисүүдийг, эрхтнүүдийг, эдүүдийг хойнгийн тэр хөвгтүүд нь үргэлж тэр дутаад байгаа алтан гэрчмээр нь алтан аянгийн тэр цуцлаар тэтгэж үлж байдаг учраас агаар нь цэвэр боллоо, тэр хөр шороон цэвэр боллоо, амьдрах хоршин цэвэр боллоо. Тэгэхээр хүний зүрхэн дутаад байгаа цэмгийг ингээд аянгууд өгөхөд тэгэхээр бидний зүрхний хүчин гэдэг юм уу зүрхний удмаас өвдөд байгаа хөөд цаг бусаар одоод байгаа энэ байдал багаснаа. Дээрээс нь ингээд хөх аянг буухлаар яадаг вэ гэхээр аянгач нь өөрөө эрчмийнхаа гагнаасыг хийж өгдөг учраас хөр шорооны нөхсөг ан цаваад ингээд битүүргээд нөгөө одоо ингээд ган гачиг болоод ингэснээр газрууд ингээ хагараал ингээл аюул цавууд үүсэж штэ тэр бүх ан цавуудыг гэдэг юм заадлуудыг битүүлж өг тийм хүчтэй эрчим байгаагаар учраас л тэнд тийм эрчмийн хооронд тоосонцор ширхэлгүүдийн нүүдгүүд бий болоод бөхлөдөө явчихна. За 3 дахиад дараагийн удаад яг гэхээр хөх аян болохоор далай тэнгистэй бас маш их бууж идэг. Яагаад гэвэл бид бас далайн усаа маш их бохирдуулж байгаа. Тэгээ далайн ус бохирдохын хэлээр далайн усан дотор байгаа ургамлууд тэр ургамлуудыг идэж одоо амьдарч байгаа бичил амьтад загсан жирахаа гэдэг ингээд тэдний дунд бас бохирдлын улмаас маш их өвчлөлүүд бий болоод маш их тахлууд бий болоод байгаа. Тэгэхээр тэр далайн тэнгисийн усыг бас ариусгаж тэнд байгаа ням бактериудыг устгадаг байх нэ. Гэх мэтлэн ингээд маш олон зүйл өрнөөд энэ бүхний цаана дэлхийн алтан махад сэргэнэ. Тэгэхээр бид нар нэг алтан махбодыг заавал ингээ гулдмай чигээр нэг юм газрын хурцанд өндөр тунгаар байж байгаа шиг энэ алт гэж ойлгоод авах биш. Алтхаасаа одоо эрдэмтэд геологч нар бол маш сайн мэднэ. Далайн усан дотор ингээ шүүхэд алт шүүж гарч ирдэг тийм үү хөрснөө шүүж гардаг өв сургамлаас алтны ширхэлгүүдийг гаргаж авч их мэтлэн үндэс мод буцаас маш олон нэг алтны шороон ардл гэж байна. Алтны нэг эсний орд гэдэг ингээ алт чинь маш олон орон зайд байдаг. Тэгэхээр энэ бүгдээрээ амиг тогтоон байх гэдэг амьдралыг тэтгэх зорилготой байгаа учраас маш өндөрт ингэж алтан махбод гэж хэлэгдэж явдаг. Тэгэхээр бид алтан эрдэнэ дэлхийд дахина буулгах аянга цэцгтийн тахилгыг хийх нь байна. За энэ нэгдүгээр одоо 9 эрдэнэ тахилга байгаа. Тэгэхээр би дараагийнхан дахиад танилцуулаад явъя. Дараагийнх нь болохоор мөнгөн эрдэнэ тахилга бас эрдэнэ 9 эрдэнэ маань мөнгө ордог. За тэгэхээр мөнгөн эрдэнэ тахилга мөнгөн эрднийг тэтгдэг гол аянга нь шар өнгийн аянга байна. Шар аянга.
Тэгэхээр шар аянгийн оч гэдэг зүйл байгаа. Тэгэхээр шар аянгийн оч дотор шар гэрлүүд байгаа. Тэр шар гэрлүүд нь мөнх цэвдгийг тогтоон барьдаг. Дэлхийн энэ мөнх цэвдгэл дэлхийн хөр шараар тогтоон барьж байгаа. Бүрэн бүтэн байлгаж байгаа. Тэгээд дээрэс нь дэлхийн нэг заадлуудыг тийм үү давхаргуудыг бүрдүүлж оршиж байгаа. Маш их дэлхий дотор байгаа дэлхийн хэвлээд байгаа эрчим энергиудыг гадагшаа ингээ хөр шараар байгаа гэдэг юм ингээд алтхаас сэргийлж тэнд нь төвжилт үүсгээд мөнх цэвдгүүд ингээ хөрсний дор оршоод байгаа. Тэгэхээр трийг бас нэгдүгээрт тогтоон барьна, хоёрдугаарт энэ шар аянгийн шар гэрлүүд болохоор ингээ шар аянга бууж байх юм бол мөнх цас тайрахтын оргид тэр мөсөн хучлаг тэгээд тэр мөсөн хучлаг дотор байгаа мөсөн булаг шандуур тэр доошоо тэнгэрийн дорогоо мөнх цэвдгүүд тэгээд мөсөн хучлаг дотор байгаа хад чулуун мөсөн агуудууд гэх маш олон зүйлүүд тэнд байгаа. Тэгэхээр тэднийг бас нэг тэнд байгаа амьдралыг тэтгэх зорилготойгоор энэ шар аянгийн очоос дэлхийд маш их бууж идэг. Сүүлийн үед бас тодорхой хэмжээгээр нөгөө шар аянгийн хүчийг нэмэгдүүлэхгүй бол нөгөө бид яаж байгаа гэхээр мөнх цас хайхтууд бидний нүдэн дээр ингээд хэрэг гисэж байна. Мөнх цастай бүр хүчлагууд нь сарниж байхгүй болж байна. Бид мөнх цэвдгийн орон зайгаа маш ихээр одоо газраа хөндөд, шүүп тавиад, ингээд цооног тавиад, ухаад мөнх цэвдгийн халдшгүй дархан байдлыг маш ихээр ингээд алдагдуулж байгаа учраас нөгөө дэлхийн маань хэвлийдээ зангидж байх хэвээр эрчмүүдээ өөрийгөө оршин тогтоох эрчмүүдээ гадагшаа маш ихээр алдж байгаа. Мөн гаднаас маш их орох ёсгүй дэлхийн цөмрөөгд орох ёсгүй эрчмүүд их орж мөнх цэвдгийн орон зайг бас хайлуулж эрчмийг нь задралд оруулж байгаа. Тэгэхээр энэ шарангийн хүчин дор гол өрөндөө зүйл нь юу гэхээр хөвч тайг ой хөвч тайгаад ургаж байгаа бүхэн нөгөө жимсэн байна уу, өвсөн байна уу, самран байна уу бүгдээр үндсэндээ дутагдал маш дэлхийн одоо хувьд маш их дутагдалд орчихсон байгаа хөвч тайг ой маань нэгдүгээр хордож байна, хоёрдугаарт маш их хөгшиж үдирч үд хорхоод идэгдэж үжирч муудж байна. Мөн би одоо хөндөрлөгтөн гэдэг нэг ой одоо маш ихээр сүдэж ой модыг ургуулаад тариуд тарсан ой модоо хөрөдөж аваад хөгжил төвчлөлийн зүйлийг ашиглаж байгаагаас болоод бид өөрсдийнхөө итгэлийн хүнсийг бэлдэж өгдөг, агаарыг бэлдэж өгдөг, үнэт хийнүүдийг бэлдэж өгдөг. Тэр олон ай савдаа өгөөж чад. Тэгэхээр шар аянга буудаггүйсэн бол яг хөвч тайг үгүй болох байсан. Шар аянга буудаггүй байсан бол хөвд өвс хагдарч хөрс үгүйрэх байсан. Юу ч урдахгүй хөрстэй болох байсан. Тэгэхээр газар ангаж одоо өвс ургамлын үндэс чинь газрын хөрсөө бас сүлжиж торж бухалж оршдог. Газрын хөрсийг бат бөх байлгах, хоорондоо ингээ салаад бутрахгүй байлгах, нэг нэгэндээ өөрийнхөө авсан эрчмийг шилжүүлж одоо навчаараа дамжуулаад байна уу, цомрлогоороо дамжуулаад байна уу тий салаан мөчрөөрөө дамжуулж авсан гэрлүүдээ, хийнүүдээ, эрчмүүдээ нэг нэгэндээ дамжуулж хөрсний гүн рүү шингээж тэгээд тэнд нь дараагийн одоо үндэсүүд ингэж салаалж оргох нөхцөлийг бүрдүүлж асар том хөвч тайгыг бий болгож хөршроо бүхэлж байдаг. Гэтэл тэр байхгүй байх гэсэн. Өөрөөр хэлбэл газар ангаад ганцуд нүрлээд галуу юулах тийм аюултай болох гэсэн. За тэгээд дээрэс нь мөнгөн эрднүүдийг энэ шар аянгийн шар гэрлүүд өргөлд итгэж байгаа. Гэтэл энэ мөнгөн эрднүүд буюу мөнгүүд ингээ байхгүй болоход ингээд тэгэхээр тэд нар чи яг үжрэлд ороод гэдэг юм аа. Кросс гэдэг юм долоо илэгдэл гэдэг зүйлд ороод ирэхээр бөөгнүүд ингээд үнс шиг нүүрс шиг болж ингээд хураад тэгэхээр нөгөө чигийг одоо мөнгө чинь өөрөө усыг өртөө татдаг чигийг тогтоон бар. Тэгэхээр чигийг тогтоон барих хүч үнс моддч үгүй болно, хөрш чаргандч үгүй болно, газардч үгүй болно. Тэр хэмжээгээрээ хөрсний өснө дотор нэг усаар дамжиж очих бас аршаанаар дамжиж очих хур бороо шүүдэр мөнгөн цлуудаар дамжиж очих гэрлүүд шар гэрлүүд өнгөө туянууд байхгүй болоод гол мөрөн ус хаа байгаа тийм үү горих болог шан татраад өөрөөр хэлбэл дэлхийн соронзон орны шугам гэдэг ойлголт байдаг. Тэд нар чинь бүгдээрээ усаан одоо урсгаж гэдэг юм уу одоо усаан ундруулж бориглуулж тийм үйл нь явхан болоод хүн бидний одоо тэгээд дээрээс нь хүн бидний хувьд яг үнэхээр энэ шар аянга гэдэг зүйл болдоггүй байсан бол хүн бидний хувьд ч гэсэн бидний цус үл урсаж байгаа тийм үү усан махад байхгүй болоод бид амьсгал авч чадахгүй амьгүй болоод гэх мэтлэн хатсан мод нь тийм битэй болгодог тийм мөхөг тал руугаа л орох. Тэгэхээр шар аянгийн үйлэр
аршаан болог мөнгөн эрдэнүүдийг одоо тэтгэдэг тэр том үйлдэл хийхнэ. Хүн бидний тарьчихсан олон буруу алдаатай үйлдэлүүдийн хор хохирлыг нөхөж өгөх гээд дэлхийг өрнөтөн байлгах гээд мөнгөн эрдэнэ аянгийн эцдүүд буюу шар аянгийн очсын эцдүүд үлэндээ орж байгаа юм байна. За дараагийн 2 дахь эрдэнэ хэлээ. Дараагийн эрдэнэд нь хэдүүлээ. Шүрэн эрдэнэийг ярив. За шүрэн эрдэнэ яадаг вэ гэхлээр час улаан аянга шүрэн эрдэнийн санд яригднэхлээр улаан аянга буюу час улаан аянгийн үнсэн дотор байх гэрлэлэр цөлийг тогтоон барьдаг. Говь цөлийн тогтоон барьдаг. Тэгэхээр говь цөлийн тэр олон нэг тастууд гэдэг юм уу ширхэлгүй тоосонцруудыг бүхэлж тэр галгар чигээрээ эс байх чигээрээ тэр одоо кристалл бүтцтэй тэр байх тэр үйл хэдийг нь шүрэн эрдэнэ аянгийн үлээр дэмжих гэдэг. Шар аймагуд бол яг говь цөлд тогтмол ингээ бууж байдаг ч энэ нь яг өнөөдрийн одоо цөлийн амьдралыг сэргээх хэмжээнд хангалттай биш болчиход байгаа. Яагаад гэхээр цөлд байгаа маш олон говь цөлд байдаг маш олон бүрдүүд өнөөдөр байхгүй болчихсон. Баян бүрдүүд тэднийг нэг тогтоон барихад энэ одоо одоогийн өнөөгийн нөхцөл бууж байгаа шар аймагуд хангалтгүй байгаа учраас нөгөө оргуу болчихсон, ширгээд үгүй болчихсон тэр бүгдийг окторгуугаасаа буцаж нөхөх гээд дахиад энэ шүрэн эрдэнэ аянгийн үйл буюу час улаан аянгийн үйл бид нар шар ярьчлаа. Час улаан аянгийн одоо аянгууд хэмжээгээр буух хэрэгтэй шаардлагатай байгаамаа. За тэгээд хэрвээ дэлхийд ингээд шүрэн одоо улаан аянгууд буюу час улаан аянгүй шүрэн аянгийн одоо үйл хэрэг өргөдөггүй байснсан бол юу болох вэ гэхээр дэлхийд цөм гэдэг зүйл байхгүй. Яагаад гэвэл дэлхийн цөл говь цөлүүд өөрөө асар их цацраг эрчмүүдийг нарнаас болон энэ цөм гарагд оддуудаас цөм орон зайнуудаас өөртөө шингээж аваад тэгээд дэлхийн цөм рүү төрж болгож өгдөг. Гэтэл дэлхийн цөм өөрөө одоо төршгүй гэдэг юм уу цөмийн эрчим энергигүй болчих юм бол үгүйтэл дэлхий эргэж чадахгүй болно гэдэг нь хамгийн ихний ойлголт шүү дээ. Тэгэхээр дэлхийн амьгүй, дэлхий зүрхгүй, дэлхийн зүрх цогцлохгүй, дэлхий эргэлтгүй бол. Дэлхий эргэлтгүй болчихвол яах вэ? Ядчил өдөр шөнө гэдэг зүйл байхгүй болно шүү дээ. Тэгээ хүн бид ингээ дандаа өдрийн ингээ гэрэлд амьдрын гэвэл ямар болох вэ? Нэг талдаа. Нөгөө талд амьдарч байгаа хүмүүс нь дандаа харанхуй шөнийн амьдралтай байна гэвэл ямар болох вэ? Гэт энэ өөрөө жамын бос болоод бидний махан бич таахгүй, амьдтын махан бич таахгүй тийм аюул нуурлах байхгүй. За тэгээд мөн дэлхийд одоо энэ саяын хэлдгээр час улаан аянгууд буудаггүй шүмэн эрдэнэийг тэтгэн байх энэ аянгийн эцдүүдийн үйл хэрэг өрнөдөггүй байснсан бол дэлхий маань хүйтэн болох байсан. Хөрөх байсан. Тэгэхээр дэлхийн хүйтэн хөрсөн гарган дээр одоо жишээлбэл бидний 37 хэмээн дулаанд орших энэ яг ийм байдлаар бидний байдгал би амьдрах боломжгүй. Тэгээд дээрэс нь бас нэг юм байна. Бүх гар гэрсүүд хоорондоо эрчмийн сүлэлдээ мөр эрчмээ соль одоо нэг нэгэндээ нэг дандаа нэг нь авдаг ш нэгийга нөгөөдг нь тэтгэж оршдог гэдэг утгаараа манай дэлхийг юу яах вэ? Манай дэлхий өөрөө нарны цөмийн төршийг бас нөхөж өгдөг гаригуудын нэг. Яагаад гэвэл нарны аймгийн 1 2 3 дугаар гариг нь манай дэлхий өөрөө байхгүй. Тэгэхээр нар үргэлж шатаж, үргэлж гэрэлтэж, асаж ингэж асар их одоо халуун дулааны гэрлийг хоцрогойд очлон ертөнц түгээж байна. Тэгэхээр асар их ингээд эрчим энерги зарцуулж шатж байгаа тэр үйл явдлыг явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйлд нь манай дэлхийгээс тодорхой хэмжээний гэрэл дулааныг нь тогтоон барахад хэрэгтэй төршийг өгдгийг бид юугаар өгдөг вэ гэхээр нэг лаваар өгдөг. Лаваараа гаргаж өгдөг. За тэгэхээр тэр маань нэг хөрчгөлөөр нөгөө олон лавууд нь шатаж нөгөө олон галтуулсаас ядгарах дулаан гэдэг зүйл цөмийн эрчим энерги гэдэг зүйл оргилж ингэж цацарч байгаа тэр зүйлийг хөрчгөр байхгүй багасчнаа эсвэл бүр явагдахаа болчихноо гэд. Тэгэхээр бид нэг дэлхийн нарны аймагт нарны цөмийн төржийг 33 их цөлөөсөө цэхэн бэлдэж өгдөг халуун дулаан эрчмээс байгаамаа. За тэгээд мөн
дэлхийд одоо ингээд хөрөлж явтаа тэгэхээр хөр шооны гүнд байгаа нөгөө түрүүний ярьснаар нөгөө шингэн цувмаа царцаад тэгээд тэндээс юу яадаг гардаг нөгөө цэмийн гэрчин минерал улаан чинь бас одод руугаан очино нар руугаан очино нарны аймгийн бусад гал руу очино. За тэгэхээр зөвхөн наран дээр биш бусад цөмийн одоо бусад нөгөө од гар ирсэн цөмийн одоо төрш гэдэг юм уу тэрийг бэлдэж үйл ажиллагаа зогсоод ер нь бол нэлээд их тийм хохиролтой үйл дагаврыг хөтөргөө даарж очлон доош нарны аймагтаач байс ордаач үзүүлэх тийм аюул нүүр. Тэр энд бүхний эсрэг шүрэн эрдний аянгийн эцэгд бууж ирж аянгаан дагуулж ир тийм аянгийнхаа час улаан аянгийнхаа үнс нормон дотор орших гэрлэр цөлийг маань бүрэн бүтэн болов цөлөө сэргээх гэж ирж байгаа юм байна. За дараагийнх нь одоо эрдэнэ болохоор сувд эрдний аянгийн үйлдэх хоёрыг тэр сувд эрдний аянга гэхэлэр аянгын солонгод дотор болор талстууд хэмжээгээр агуулгдсан байдаг. Өөрөөр болор талстуудаас цацраггууд тэгэхээр тэд нар бүгдээрээ хаанаас үүдэлтэй гэхээр сувдан оддын амийг тээж цацардаг. Манай дэлхийд. Тэгэхээр сувдан оддын энэ агаарын одоо гэрлүүдийг амин солонгоороод тэгээд агаарыг ариун тагшин өгчмтэй байлгадаг. Агаарын чанар гэдэг зүйл байдаг. Агаар дотор агуулгадах хүчил одоо чигийн хэмжээ, гэрлийн хэмжээ, илчлэгийн хэмжээ, дээрэс нь агаар дотор байх үнэт хийнүүдийн за тэнгүүд дээрэс нь дахиад агаар дотор агуулгадах цэнэг, гэрэл, туяа, цацраг, гэгээ гэдэг тийм зүйл яригдана. Солонгон эрчимгэл цацраг. Тэр энэ бүгд одоо арбин байх хэрэгтэй болно л да. За тэгэхээр энэ өнөөдөр яагаад ингэж мэдээж сувдан оддууд нь байж гэн тийм үсэн одоо гэтэл тэндээс мэдээж нөгөө солонгон одоо юу гэдгийг иржил байгаа л да нөгөө аянга нь бууж л да солонгон одоо болор тацтууд нь цацрагууд ирж да. Гэхдээ өнөөдөр манай дэлхийд бид аж үйлдвэрчлэлтийг хөгжүүлснээс болоод хөрс орооны одоо газар тариалан эрхлэлт байна уу энэ олон үйл ажиллагаанууд чинь агаарт их хэмжээний тортог хортхий утаан манан эрчмийн тийм тоосонцрон бүхэл бүтэн бүслүүр гэдэг тийм давхаргуудыг үүсгэсэн учраас яаж н тэгээд дээрээс нь хортой үнэрүүдийг хэмжээр бүсгсэн учраас нөгөө солонгод талстууд цацрагууд ингээд нэвчиж буухтаа замдаан одоо нэг тэр давхаргуудыг нэвчиж чадахгүй байгаад байна. Нөгөө талаасаа ингээд битүү ингээд солонгон тийм одоо хасууд гэдэг юм судал сугууд нь нөгөө тортгоороо нөгөө тоосороо очиод бөглөрчхөөр тэдрийг нэвтэж гарч иж чадахгүй солонгон жижигхэн солонгон талстууд маань бууж иж чадахгүй байгаа улмаас нөгөө агаарыг тунгалгшуулдаг, цэвэршүүлдэг, гэрэл одоо солонгоор бүрхэж хэмжээний агарын эрчмийг огтхон ингээд ариун дээжтэй баян тансаг ингээд нягт байлгадаг тэр чадвар нь алдагдаад байгаа. Тийм учраас энэ сувдан эрдний аянгийн үлрийг өрнөх гээд байгаа. За тэгэхээр сувдан аянга хэрвээ дэлхийд ингээд бууж байдаггүй байсан бол аршаан болго горхины ихтер аршаан болго горхины их гэдэг нь юу юм гэхээр тэнд дандаа том хасууд байна. Тэр хасуудын цаана эргэлдэж байжээс цахилгаан соронзон эрчмийн таталцлын байна уу, түлхэлтийн байна уу? Тэр хуйлдор доороос газрын гүнээс ус ориглож бориглож гарч ирдэг. Тэр хасууд дээр бас нөгөө нэг солон хасууд дээр голдуу болор хасууд байдаг. Тэр болор хасуудын эргэлтүүд гацчаад зогсчоод байна. Үүнээс болоод ширгсэн урс хаан байсан, ундар хаан байсан, бүргэл хаан байсан, болорхон талан. За мөн ингээд солонгон одоо энэ сувдан эрдэнэ аянгийн үлрэг өрнөдгөө байсан бол озоны давхар үгүй болох байсан. Манай дэлхийн гадар озоны давхар том давхар байгаа. Цагаан одоо болор туян давхар гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ давхар маань маш энэ тэндээ нэмрээ, цэмрээ, цоороод сэмхий болчихсон байна. Тэгэхээр энэ сэмхий болчихсон, сэмэрчсэн, цоорчсон озоны давхараар манай дэлхийд одоо хэрэггүй гэдэг юм орж болохгүй байх учиртай зориуд тийм озоны давхарыг үүсгээд нэвтрүүлэхгүйгээ хориглочихсон хортой, хурц, хүнд, эрчим, туяа, цацраг, мөн сансрын тоосонцруу тэгэхээр орж ирдэг. Тэгэхээр энэ бүгд орж ирэхээр яаж аа? Ямар ч хориггүй орж ий дэлхийн хөршөөр нэвчээд хөрсний цэвэр тунгалаг байдлыг алдагдуулаад нөгөө өв сурмлын үр хөвлийг хордуулаад хортой туянууд нь хүнд туянууд нь устгаж үгүй болгоод.
зарим нь хитийдсэн их туяа орж ирээд одоо бас тунгийн хэтрүүлэл одоо шатаа нэг бордоо нэгтгэх юм л өсөр хүмүүс шат юу яадаг шиг ногоо төлөгддөг шиг төлөөд энэ хөрсөй. Гэх мэтлэн ингээд төвний улмаас газар нэг бол шимгүү өвсөр одоо газар шимгүү болоод газар шимгүү болохоор үгүй хичнээн ингээд өвсөр бол ургаж байгаач нөгөө өвсөрнүүд нь тодорхой өөрөөсөө ялгаруулах гаршаангүй сүүгүү гэж ирдэг амин тосгүй тийм чанар муутай турхан тунхай тосны агуулмж муутайч гэдэг юм. Тийм өвсөрнүүд ургаад тэгээ энийг нь хүн биднүүд идэж амьдарч штеп. Тэгэхээр зарим нь нэгэнтээ хортой туяан дотор цэцэрлэг дотор ургачихсан өвсөрмөл идэхлээр хүн бид тэргээрээ дамжаад хордоод байгаа юм. Хоол хүнсний хордлого төртөөд байгаа юм, хорон төртөөд байгаа юм. Эсвэл хүн бид нүүн шим хангалттай хэмжээний огшим эрдсэн авч чадахгүй болохоор их хідэд энэ хэмжээнээс нөгөөх нь мах бие махбодод шаардлагатай хэмжээний одоо эрчмийг гэдэг юм уургийг, тосыг, одоо аршааныг сүүг нөхөн төржүүлж чадахгүй байгаа учраас хэмжээнээс их иддэг болоод тэрний улмаас тарал гинөө хаван гинөө янз янзын бас өвчнүүд бий болоод байгаа. Тэгэхээр үүний эсрэг сувдан аянгийн эрдний аянгийн үйл өрнөж байгаамаа. Энийг арвидуулах гэдэг байгаа хэмжээс нь ариун ихээр болох шаардлагатай болоод байгаа. За дээрэс нь хүн бидний бие дотор ч гэсэн маш ургацгууд, хавдрууд, мөн бахууд, ясууд, шүрмсүүд ингээд ясан дээр яс ургаа, тийм үү? Махан дээр мах ургаа, шүрмсэн дээр шүрмс ургаа. Гэх мэтлээ ийм нэг зүйлүүд болоод байгаа нэг бие мах одоос гадагшилж чадахгүй байна. Уг нь бидний сүнс адилхан одоо бид нар маш адилхан сувдан эрдэн буюу нөгөө болор туяа сүүн одоо тийм гэрлүүд ихтэй тийм битээ байх хэрэгтэй байдаг л да. Гэтэл тэдрээгээ бид нар яахаа агаарын тоосон дотроо авч чадахгүй байна. Битүү байшин дотроо бид нар авч чадахгүй байна. Тэгэхээр бид нар энэ биеэсээ хороо гадагшлуулж чадахгүй, хийгээ гадагшлуулж чадахгүй, бухшмал гэдэг юм уу ялгцаан гадагшлуулах үйл ажиллагаа саажаад ирэхлээр нөгөө бид маань бухшмалууд хуралдаад илүүдлүүд хоригдлаа тэрнээсээ үүдэлтэйгээр саяын ярьсан ургацгууд хавдрууд гэх мэтлэн янз янзын зүйлүүд бий болоод байгаа талтай. За тэгэхээр тэгээд нөө хүний бие дээрх нөө солонгон эрчмүүд дутаад ирэхлээр хүн аз жаргалгүй баяр баясгалангүй болоод гонигтай, уйтгартай, уй гашуу ихтэй тийм төлөв байдал руу аяндаа амсаж ороод болгож ороод. За тэгээд бас нэг юм ярил л да яг хүн төрөлхтөн бид бас тодорхой хэмжээний юмыг таньж мэдээд байгалийн шинжилгээ ухааныхаа одоо эрдэмтнүүд томлуудад суралцаад явж байгаагийн нэг хэлбэр нь болохоор хүмүүс бидээ маш их сувдан эдэлдэг болсон ч гэсэн бид нөгөө өгөө аваагаа тэнцвэрлэх ухаан муутай байгаагийн улмаас одоо далай тэнгисийн тийм үү сувдуудыг ихээр ингэж түүж авч байгаа нь эргээд нөгөө хүн төрөлтөнд дэнс гэдэг юм эрдэнсийн үндэстийн нэхэл гэдэг юм дунаа тэрнээсээ болоод одоо өвдөөд бас шаналаад байгаа байдал бас байгаа. А нөгөө талаасаа тармил сувдаг ихээр тарж байна тийм үү. Гэхдээ тармил сувд гэдэг юм уу химийн сувд гэдэг зүйлүүд нь яг нөгөө сүүн оддын тэр эрчим гэдэг тийм ох эрчим ох солонгон тийм өнгө тийм ох эрчмүүдийг галуудыг очуудыг ингээд өөртөө агуулж чадахгүй байгаа гэдэг утгаараа нөгөө сувдан орлож чадахгүй сувдны хэрэгцээг хангаж чадахгүй зүгээр нэг тийм нэг одоо нэгнийгээ хуурсан гэдэг юм зүгээр нэг тийм зах зээлийн нэг тийм арилжааны тийм шин чанартай болоод байгаа нь бас зохисгүй байна л гэж хэлдэг. За тэгэхээр сувдан ер нь бол тэгээд хүн бидний сүнсүүдийн гэрлийг хамгийн дээдээр тэтгэдэг нь болохоор энэ сувдан эрдний аянгийн үйл хэрэг буюу солонго. Тэгэхээр энэ солонгон тусдууд уг нь бол борооны тусал болгонд шингэж ирдэг. Тэртэнд хормостын огторгой орон зайнаас гаднаас зэхэн бэлдээд ирчихсэн тэр усны тусдуудад дотор болор туяага буюу солонгон тэр эрчмүүдээ гэрэл цацрагуудаа өнгүүдээ шингээгээд болгодог. Гэтэл хүн бид борооны усандаа тэр зогсохгүй болохоор нөө сүнсэндээ буюу бирүүгаан татж явах тэр солонгон эрчмүүдээ бас авч чадхаа байсны улмаас нэг талаасаа нөгөө сүнс маань сэвээсээ салахгүй байгаа бөөс хусаасаа салахгүй байгаа тал бас ажиглагдчих байгаа. За тэгэхээр нэг юм сайхан үйл хэрэг өрнөдөг юм байна. Тийм монголчууд зүгээр ч нүх сувдыг шүтдэггүй байж ийм цаана нь эрчмийн төвшөндөө бэлэг ертөнцийн төвшөндөө том ач холбогдолтой зүйл явагддаг гэдгийг бас таниад авах зүгээрээ аливаа шинжлэх ухааныг мэдгэхдээ энэ цагт одоо за байгалийн шинжлэх ухаанаа мэдгэхдээ цаана бэлэг ертөнц дээр эрчмийн төвшөндөө ямар одоо мөн чанартай бэ, ямар үйл хэрэгтэй бэ гэдгийг бас таньж мэдж хослуулж хэрэглэх нь Монгол өвдөөцийн тэнгэр ухаан буюу тэнгэр эрдэм юм шүү дээ. За дараагийн үйл хэрэг нь болохоор
зэс эрдний солирт аянгын үйл хэрэг өрнөх гэж байгаа дараагийн эрдний үйл нь. Тэгэхээр зэс эрдэнэ гэдэг нь зэс эрдэнэ болохоор яаж ингээд дэлхийд байгаа зэсүүдийг буюу зэс эрднүүдийг тэтгдэг вэ гэхээр солирт аянга одоо аянга солир хоёр саршгүй. Ер нь солируудаас аянга одоо өөрийгөө аянга нэрвэлэх гэдэг юм уу, нүргэлэх гэдэг юм. Тэр их хүчтэй цэнгийн одоо бөөгнөрл гэдэг юм уу, тесрэл дэлбэрэлтүүдэд солироос авдаг. Тэгэхээр солирт аянгийн утаан дотор солирууд ингээл маш хүчтэй ингээд явж явах дотор аян зарим нь аянгийг бүтээдэг эсвэл аян огторгон аян болоод ингээд харж идэг юм шүү. Тэгэхээр тэнд дотор байдаг утаан дотор солирын тоосонцрууд тоос байж идэг. Тэгэхээр солирын тоос нь их дэлхийн намгуудыг бүтээсэн. Ингээд намгийн ингээд нэг ялангуяа ингээд сурдаг, мордог, тэм шаварлаг намыг ингээд үзлээр тоосны ширхгэн дэндүү нэгт байдаг да хүмүүс мэднэ. Тэгэхээр тэр намгуудыг бүтээсэн бөгөөд солирын тоосоор ирэх зэсэн эрдний амин намгийн шавартай холбогдоод ингээд намгуудаа тогтооморчд. Тэр намг гэдэг зүйлийг байхгүй болгочихгүй, хатаachгүй үгүй хийчихгүй зорилготойгоор орчиiдэг. Тэгээд намг нь оддын цөмийн татах одоо хүчтэй дэлхийн цөмийн татах хүчийг холбож дэлхий өөрийнхөө од тэнгэр дотор тодорхой яг орон зайд хаашааш хазааж гулгаж дээшээ нүүчихгүй нэг л орон зайдаа бат бөх эргэлтэн орших тийм төв зэхийг бий болгож тогтооморч өгдөг. Хэрвээ яг ийм зүйл байдаггүйсэн бол өөрөөр хэлбэл дэлхийд намгууд байдаггүй байсан бол тэр намг дотор байгаа тэр цөмийн эрчим энергийн татах хүч, хүчтэй татах хүч, цөмийн сул татах хүч, хүчтэй татах хүч, энд бол намгууд төвчлэн хүчтэй татах хүч. Энэ хүчтэй татах хүч байдаггүй байсан бол манай дэлхий одоо нэг ногтргоо дотроо хаашаа ч хамаагүй одоо нүүж явж байгаад нэг гаригтай очиж бүрддэг ч юм уу те, нэг одоо солиртой очиж одоо сүргэлцдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар дэлхий дээр гэмтэл эвдрэл үүсгэх юм тийм магадaltaй байлаа. Дэлхийн нэг дөрөхөд дэлхий дээр байгаа бид хүн бид байтугай энэ байшин сагд бүгдээрээ нураад унчгаа тийм аюултай шүү дээ. За тэгэхээр зэсэн эдний солирт аянга нүргэлэлтийг нэмж өгөх нэ. Нүргэлэлтийг одоо аянгийг цахилна, нэргэн, нүргэн гэж ярьдаг байгаа. Тэгэхээр нүргэлт гэдэг нь хамгийн хүчтэй. Тэгэхээр хэрвээ зэсэн эрдний солирт аянга гэдэг зүйл нүргэлдэггүй байсансан бол дэлхийн маань бутрах байлаа. Дэлхий цөмдөө цөмрүүган асрах цөмийн эрчим гэдэг зүйлийг татах чадамжгүй болоод задрах хумхын тос болоод замрах байлаа. Тэгээд дэлхийг нэгэн цул байлгаж байгаа. Дэлхийн цөм дотор хатуу цөмийн гадуурх саармаг цөмийг, тэрний гадуурх шингэн цөмийг, тэгээд дээр нь байгаа энэ олон чулуун давхаргуу, тэгээ энэ уул усууд хүм бид хүртэл ингээд огторгууд ингээд хийсээ явчихгүй тийм агаарлахын хийсээ явчихгүй татгачаа татаж өөрийн живэндээ татагдаж ингэж орж байгаа. Тэр хүчийг ерөөсөө энэ зэсэн эрдний солирт аянгийн одоо нүргэлтүүдээр бий болгодог байх нэ. За тэгээд энэ тахилга одоо иймэрхүү сайхан тахилгууд болно. За юу ч эрдний тахилгыг үүсгээ ярьчих. Дараагийн эрдний тахилга болохоор ган эрдний тахилга гэж байгаа. Ган эрдний аянгийн одоо эсэгтийн тахилга гэж нэрлэе да. За тэгэхээр ган эрдний аянга өөрөөр хэлбэл ган эрдний тэтгэх дэмжих зорилгоор тэг бүх бат байлгах зорилгоор ган эрдний ай савуудыг бүрдүүлж байгаа тэр бүгдийг бодисуудыг хэвэн болгох зорилгоор аянгийн цагийн нүүрсэнд ган эрдний аянгийн цагийн нүүрсэнд тийм үнсэн таврын хүч үүдэг. Үнсэн тавраг. Одоо ингээл аян цэгтээ дууслаа. Тийм үү? Ямар нэгэн л хад чулуу хоорондоо ингээ бүгдээрээ барьцалтаал ингээл юу жижигхэн умайсан жижигхэн хатуу нэгтарсан зүйл болдог. Тийм үү? Тэрийг хэлж байгаа үнсэн тавраг. Тэгэхээр энэ хүү хүчинд нэргэгч хар аянгийн үнсний үүрмэг оршоод тэгээд энэ өрөмг нь ямар зорилготой байдаг вэ? Дэлхийн хоёр туйлын цахилгаан одоо хүч буюу хойд туйл, өмнөд туйл. Тэн дээр байгаа очид одоо цахилгаан соронзон одоо дэлхийн хойдлоос цахилгаан энергиуд задраад дэлхийн өмнөд туйлаас сорогдож аваад буцаад хариуд нь дэлхийн өмнөд туйлаас эсрэг чиглэлд нь бас цахилгаан цэнгийн урсгал буюу соронзон гэрчмэг гарч байгаа. Энэ хоёр хүч буюу очдоор захиур болж оршиж байгаа энэ хүчийг тогтоон барьдаг хүч нь ган эрдний аянга цэцгийн үйл байх нь шүү дээ. Тэгэхээр энэ одоо дэлхийн хойд өмнөд туйл дээр байгаа энэ ган эрдний аянган очлоор үргэлж хүчтэй асаж байж гэмээн. Тэнд нэг цэнгийн эргэл урсгал гэдэг зүйл үргэлж нэг катодоос электрон одоо анодоос электрон одоо гарах үлийг гэдэг ингээд ярьдаг. Тэг буцаад катод руу электрон
татагдаж байгаа, цэнгийн урсгал татагдаж байгаа гэдэг ингээд нэг ярьдгийг шүү дээ. Тэгэхээр яг тэр нөгөө нэг цахилгаан соромзон үйлсгүүр болж орчих. Нөгөөдг нь цахилгаан эрчим энергийг хүлээн авахч болж орчих. Энэ хоёр үйл явдлыг дэмдэг нь энэ ган эрдэнэ аянга. За тэгэхээр хэрвээ энэ аянга үргэлж цахилдаггүйсэн байсан бол юу болох байсан гэхээр хоёр төлмад одоо маш хүчтэй байж чадахгүй одоо бай. Тэгэхээр хоёр туйлын маань эргэлт ингээ хоёр туйл маань хүчтэй ажиллаж байж дэлхийн маань босоо голчоод дагаад эргэж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн эргэлт зогсох аюултай байгаа байхгүй. Дэлхийн эргэлт зогсох аюултай. Ингээд тэгэхээр энэ хоёр туйлын одоо ган эрдний аянгийн орон зайн очлуур цахиур дээр орших энэ орон зайд руу одоо хоёр туйл руу тэнд одоо гал үргэлж асаж цахилж байгаагийн шинж тэмдэг болоод хоёр туйл дээр туйлын туянууд харагдчих лээш. Туйлын туйны цаана гэрлэл байгаа. Галал байгаа. Халуун дулаан элчи нэргэл байгаа. Тэгэхээр тэр орон зай руу дэлхийн хоёр туйл руу оддын дайснууд гэдэг зүйлээр маш ихээр дайрж байгаа, орж ирж байгаа, нэвчж орж ирэхийг хичээж байгаа. Тэрийг манай дэлхийг бөхөөгөө дэлхийн ингээд эргэлдэх юм болоо зогсчих юм бол тэдний өөрсдийг нь одоо юу гариг болох гээд байгаа л да. Одоо ер нь бол юу ярьдаг нь окторгон юу ярьдаг хүмүүс бол сайн мэдэх хэрэгтэй миний ярьж байгаа зүйлийг. За тэгээд хэрвээ энэ ган эрдэнэ яг ган эрдэнэ аянга цахилж байгаа. Гэхдээ бас тийм хангалттай хэмжээний дэлхийн босоо голжийг туйлыг доктортой байлгах хэмжээний байж чадахгүй байгаа гэж байгаа нь юугаар илэрж байгаа гэхээр дэлхийн одоо хажуу тийшээ харнаалсан хазаалт нэмэгдээд байна гэд эрдэмтэд гаргаад ирчихсэн. Дэлхийн туйл дээр шилжилт явагдаад байна. Дэлхийн хоёр туйл байгаа даа. Нэг нь болохоор соромзон туйл, нөгөөх нь дэлхийн өөрийнх нь байгалийн геологийн туйл гэдээ байж. Тэр хоёр туйлын байршил ингээд өөр хөдлөөд байна. Ийм дүнлэлтүүдээ гаргаад зургалчихсан байж. Тэгэхээр энэний цаана нөгөө энэ ган эрдний аянгийн цахилалтын үйлдэл дутагдаад байгаа оддын одоо энэ цахилгаан одоо инженерээр ярих юм бол сойз болсон энэ захилуур руу буюу хочлуур руу түүнийг зогсоох санаархалтай хүмүүс их одоо бодглууд их байгаа даагийн нэг хэлбэрлэлээр нөгөө талаасаа хүндрэлтэн бид өөрсдөө энэ цахилгаан сорон энэ тойлуудыг тогтоон барьж байгаа хүчийг агуулсан маш их төмрөө хөдрийн битүүд болон металлуудыг энэ тэнд байрнаас нь хөдөлгөөд байгаа бас нөлөөлж байгаа. За ямар ч байсан бэ? Дэлхийн ингээд нэгдэл рүү хазаалт нь улам ихсээд зарим газруудад 100 маш богинохон хугацаантай болоод зарим газрууд нь өвөл маш урт хугацаатай болоод гэх мэтлэн зарим нь болохоор одоо 4 улиралтай хэрнээ 3 улиралтай юм шиг болоод байгаа. Энэ өөрчлөлтүүдийн сан дэлхийн энэ хазаалт гэдэг зүйл босоо тэмдгийн хазаалт гэдэг зүйл давхар харагдаад байгаа. За тэгээд энийг зогсоох шаардлагатай байгаа. За хоёрдугаар дэлхийн маань өөрөө окторгын яа төв дээр буюу цөм дээр оршдог. Зүрхэн болж оршдог. Дахиад орчлон од тэнгэрийнхаа бас зүрхэн буюу төв цэг нь болж оршдог. Тэгэхээр дэлхийн ингээд хазаах нь зөвхөн дэлхийдээж биш од тэнгэртэй ч гэсэн сөрөг одоо аюулыг авчирч болзошгүй байгаа учраас яг энийг одоо тогтоон барих шаардлагатайгаар ган эрдний аянгийн эздүүд ирж байгаамаа. За ташрамд нь ингээд таны мэдхүйн мэдлэг болгоод нэг зүйл ярих юм бол ер нь бол дэлхийн туйл солигддог гэж үздэг. Тэгэхээр тодорхой хугацааны давтамжтайгаар дэлхийн маань окторгой ертөнцийн болж байгаа өрнөж байгаа үйл явдлын одоо дагууч гэдэг юм уу те зургийн дагуу манай дэлхийн нарны аймагтайгаа хамт сүн зам галактиктайгаа хамт окторгуудаа бас хөдөлгөөн хийж явдаг. Окторгууд орчлонд одоо тэнгэрт ингээд тойрог замын хөдөлгөөн хийж явдаг. Ингэж хөдөлж явж байхдаа заримдаа болохоор одоо гэрлийн маш хүчтэй гэрлийн тусгал бүхий ай савууд руу орно. Заримдаа баг одоо гэрлийн өнгөт хурц гэрэл гэл бадын ай саваас ингээд нүүгээ жоохон бараан дуу гэдэг юм уу саарл доорн зариу өндөр орно гэд тэр бүхэнтэйг нь тохируулаад дэлхийн туйлуудыг бол дэлхийн туйлууд солигддог буюу дэлхийн өрөө нүүж туйлаа солидог гэж үзээд номод бол гарцсан байдаг. Бүгдээ зөв чиглэжсэн одоо дэлхийн туйлаа 4 удаа сольсон одоо 5 удаагаа солих дараагийн ээлж нэрч байгаа гэхдээ болоогүй л гэж хэлж байгаа. За ямар ч байсан иймэрхүү зүйл өөрөөр хэлбэл дэлхийн туйл солигдох үзэгдэл цаг хугацаанаас өмнө болох юм бол
Дэлхийн төлөв салахын өмнө бол ингээд үедэл энэ далайдууд нь, тэнгисүүд нь, тэгээ энэ их газар энэ твүүд нь, нарлууд нь тодорхой өөр өөрийн байрлалд хувиралд орох хэвэл бэлгүй. Гэтэл гинт ингээ цагаас өмнө ингээ шилжилт явуулахлаар үедэл далай тэнгис нь яа салхих юм байгаа, уул нурууд нь хэр бат бөх байх юм байгаа, нурах тэргээд маш олон үзэгдлүүд явагдах байлгүй дээ. Тийм учраас аюулын харан нүүрлж байгаа гэдэг утгаараа энийг зогсоох зорилгодоор ган эрдэнэ аянгийн эцэг өвгдүүд докторгуугаасаа хурж ирж байгаа юм байна. За тэгэхээр дэлхийн хоёр төлөг тогтоом барих хүчийг одоо нэмж өгөх зорилгодоор тэн дээр байх нөгөө цахиур чулуудын гэдэг юм уу? Цахиурын үйлрийг хүчтэй одоо өрнөлттэй байлгасаар бодвол энэ үйл хэрэг явагдах гайд байна. Тэгэхээр ийм сайхан үйлрэлт оролцох боломж байна шүү. Тэгээ ган эрднийг шүтгийн цаана тургуун эзэдийн хувьд бол ган эрднийг энэ өнцгөөс нь шүтэндээ эдэлдэг байх нэ. Монголчууд ч гэсэн мэдээд ган эрднээ шүтэндээ эдэлдэг байсан байхаа. За дараагийнх нь номин эрдний аянга цэцгтийн үеийн тухай ярив. Тэгэхээр номин эрдний аянгийн гэгээ дотор одоо гэрэл биш гэгээ гэж ярьж байгаа. Тэгэхээр гэгээ дотор хар оддын ам бит. Тэгэхээр хар оддын ам дотор нөгөө өнгөний маань их болсон өөрөлд бүх өнгөний их болсон гэгээхэн гэдэг зүйл байгаад гэгээхний гэрлүүд байх нэ, гэгээний гэрлүүд байна. Тэгээ энэ гэгээ гэдэг зүйл одоо хөрсний ширхэглэг болоод үртэй бүхний үндэс болж оршдог. Тэгэхээр үндсийг тэтгэж гэгээ гэж хэлж болох нь. Угаасаа энэ бол энгийн ойлголт. Ингээл бид нар ингээ гэрэлтэй одоо орон зайд байж байгаа. Гэтэл доошо хөрсний гүн рүү гэдэг юм уу нэвчих тусмаа тийм үү хөрсний тэнд байх гэрэлт багасаад илүү гэгээ гэдэг зүйл сүүмэсэн гэгээч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд болоо явчихдаг ш. Тэгэхээр мэдээж хөрснийхаа завсар зайгаар гэдэг юм уу цэмхийгээр нөхсөө ан цаваар тусж байгаа тэр гэрэл нь гэгээ гэдэг зүйл багтаад англигдаад явдаг юм байна гэж ойлгоод байгаа. За тэгээд номин эрдний аянгийн гэгээ аянга ингээл буухад тэр гэгээ нь хөрс рүү нэвчиж хөрсний одоо нөхсөвийг ингээд бултдаг бузраараа бид нар чи хэр тоосороо дүүргчээд дээ штэ. Хаана л хог новшоо хайж байна. Тэр болгонд л очиод нөгөөдүүл нь хийсэд явтаа гэдэг юм урсаад явтаа. Ус гол одоо болоод өрийн усаар борооны усаар урсаад явтаа. Газрын хэвгээгээ дагаад одоо нүгөөд явтаа очоод нөхсөвүүдийг бүгэлж байгаа. Гэтэл хөрс шороо өөрөө нүхтэй сүвтэй сүвгчтэй байх штэ. За тэгэхээр нөгөө нөхсөвөрөө яадаг амьсгалан авдаг гэрлээ буюу гэгээн авч тэнд байгаа бяцхан амьтад тэнд байгаа өв сургамлын үнцүүд өөрийгөө ургуулга гэдэг юм өөрөө одоо өөрөөсөө үнслүүлж гаргаж ирж байгаа бүхнээ урган төлжүүлэх зэ. Тэгэхэд хангалттай хэмжээний тэр гэгээн ирэхгүй болохоор эцсийн дүндээ хөрс маань нэг тийм халцгай болоод тэгээ хаа сайгүй халцгай газрууд бий болоод халцгай газар оршрохын хэрээр тэн дээр амьдрал байх боломжгүй болно шнэ. Ан амьтад байх боломжгүй болно. Мал одоо 5 гушуу мал юугаа идэх. Хүн бид одоо хаана юугаа тарих вэ? Халцгай газар дээр юу ч тавиад нөгөө ногоогоо тариаж урахгүй, модоо тариаж урахгүй. Тийм аюул нүүлж байгаа гэдэг утгаараа энэ одоо номин эрдний аянгийн эцэгтийн үйл маш чухал одоо нэн шаардлагатай үйл болчиход байгаа юм аа. За тэгээд дараагийн үйл хэргийг яриа да. Тэгээд энэ номин эрдний аянгийн үйл хэрэг бол ингэж яриад үртэй бүхэнд хэрэгтэй. Үндэстэй бүхэнд хэрэгтэй үйл шүү гэдэг. Тэгэхээр нөгөө үр хүүхдийн заяа гундаад гэдэг юм уу? Үр удмын одоо заяа дордоод байгаа хүмүүс бол энэ үйлд оролцох юм бол хэрэгтэй зүйл юм байлээ шүү. За дараагийнх нь оюун эрдний аянгийн үеийн тухай яриа да. За тэгэхээр оюун эрдний аянгийн зочлолтоор сүүн оддын сүүн цагаан өнрүүл байдаг гэж үзээд байна. Тэгэхээр сүүн оддын одоо сүүн сав болоод сүүн далай гэж байдгаа. Өгтөргүүд байдаг сүүн далай гэж байдаг. Вэд дээр ч бичээстэй байгаа бүтэцийн судар бүтээлүүд дээр ч бичээстэй байгаа. Энэ цаг төртөөлөгдөд бууж байгаа судар номууд дээр ч бичээстэй байгаа. Тэгэхээр сүүн далайдаас одоо вэд дээр байдаг сүүн далай цалигхад 14 төрлийн ертөнцүүд бий болоод тэндээс огторгуй ертөнц бүтсэн юм а гэж бичсэн л байж. За тэгэхээр сүүн далайдаас орчлон хорвоогийн сүүн одоо оддууд сүүн эрхсүүд сүүн ихсүүд бий болсон. Тэг яг сүүн үс сүүн ихс сүүн. Тэгээд сүүн хүй нүс гэж нэрлэдэг дан сүүн хүнсүүд гэдэг юм уу? Хүн эсүү хүнсүүд бий болсон. За ямар ч байсан бэ огторгуй сүүн од сүүн гар сүүн оддын
галактик буюу ай сүүн нөхөд хүртэл байдаг. Тэгэхээр тийм сүүнд одоо жишээлбэл манай дэлхийд сүүн замын ай галактик харилцагтай явж штэ. Тэгэхээр тэн дээр маш их нөгөө сүүн хүн одоо эсүүд нь болсон хүн бид ирж одоо сүүн зам галактиктай байдаг гариг дээр мэдлээд байгаа. Тэгээ сүүн зам галактик манай дэлхий өөрөө сүүн зам галактикаас юугаа авдаг гэхээр маш их нөгөө юунуудаа сүүн хүнсүүдээ гэдэг юм уу? Өвс урмал шим мандлын ай савуудаа тэтгүүлж авдаг тийм нандин хэлхээтэй байгаа. За манай одоо дэлхийд бол нэг сүүн замын сүүн үлгийдүүдийн нэг гэгдэх гол юу нь одоо өмнөд мөсөн далай сүүн далай гэж нэрлэдэг. Тэгээ сүүн далайгаас үүдэлтэй жижиг далай төмсүүд зөндөө байдаг юм. Хөвсгөл далай хүртэл орж байгаа. За тэгэхээр яагаад сүүн далай, мөсөн далай, өмнөд мөсөн далай, сүүн далай гэж нэрлэдэг байгаа гэхээр хүн бидний сүнс. Эхлээд хүний бид төрөх чадвараа гэдэг юм уу чадамжаа олж авахын тулд сүүн далайд ирж одоо ториндог гэдэг юм боождөг юм байлээ. За тэгээд түүний дараа сая одоо хүний бие одоо энэ махан бид нар хүний сүнс болж мэдлэг тийм зүйл тогтол байдаг гэж үздэг шүү. Тэгэхээр сүүн далайтай буюу сүүн энэ оюун эрдний аянгатай бид маш торгон холбоотой. Оюун эрдний аянга их дэлхийд цахилж байх юм бол хүн бидний сүнсэнд маш их хэрэгтэй л гэдээ ойлгож хэрэгтэй. За хэрвээ оюун эрдний аянга түүний одоо аянга цэсний дараа ингээд өнөр өнөртөж байгаа шүү дээ. Ер нь бол бороо орсны дараа аянга цэсний дараа тийм өнөр өнөртөг. Тэгэхээр энэ өнөр гэдэг зүйл орчлон хорвоо даяар хангалтгүй өнөртдөггүй байсан бол хүн бид энэ дэлхийд мэдлэхгүй байх байсан. Хүний сүүн цагаан сэтгэл гэдэг зүйл нь орчлон хорвоо байхгүй байх байсан. Сүүн сүнснүүдээ сүүн ээжүүдийн үрсээс тийм сүүн цагаан сэтгэл гэдэг зүйл бий болдог. Сүүн аауд сүүн ээжүүдийн үр болж мэдлсэн сүүн үрс бидэнд тийм сүүн цагаан сэтгэл гэдэг зүйл бий. За сүүн тижээлтэн гэдэг олон амьтад энэ дэлхийд ирж мэдлэхгүй байх гэсэн. Яагаад гэвэл сүүн тижээл сүүн хүйн эс буюу сүүн хүнсүүд нь байхгүй болчих учраас өв сормол урахгүй учраас. За хөхтөн амьтан гэдэг төр зүйлийг алтан дэлхийд байхгүй байх байсан. Хөх нуруутнууд хөрсдөлхийд анханасаа заяагдахгүй байсан. Тэгэл хөх нуруутнууд хаанаас ирдэг болохоор сүүн далай, сүүн одод, сүүн гариг иргэсүүдээсээ илүү ирдэг учраас тэдний үйлдэл дэндүү юм ихтлхийг хайрлсан хүнийг хайрлсан, амьтаа бүхнийг хайрлсан сүүн цагаан сэтгэл дээр суурилж үжиж, сурж мэдэх, бусдын төлөө сэтгэл зөрхөө зориулах ихтлхийг хайрлан хамгаалах мөнх хөтөнгөрийн бүрэн бүтэн байдланд үздэг тэр хүчийг авдаг учраас. Гэх мэтлээ ингээд ярьсан. За тэгээ хөтөнгөрийн эрдэмийг заах хөх толботон олдохгүй байх байсан. Хөх хөтөнгөр өөрөө оршин байхын утга учир баймбууд байх байлаа. Дээрээс нь ингэн буйлаатай энэ дэлхий гэдэг зүйл байхгүй. Энэ дэлхий дээр их бүрэн үеийн холбоот өвөн дот үрс гэдэг зүйл байхгүй байх. Тийм хаюул нүрж болзошгүй байсан учраас одоо энэ оюун эрдний аянга гэдэг зүйл аянгагдсан үйлрэг буюу аянгууд өргөлж бууж байдаг байсан байх нэ. За тэгэхээр далайд өмнөд мөсөн далайд бууж үйдэг энэ аянга маш чухал аянга байх нэ гэдээ ойлгочоо. За дараа нь сүлэх юм тий. Танан эрдний аянга цэцгийн үйл гэж үйл байгаа. За тэгээд танан эрдний аянга ингээд аянга цэцгийн цаана маш их тийм дуу чимээ гардаг. Тэгээд тэрийг бол нөгөө ихшиглэн гэдэг нэрлээд байгаа энэ дуу чимээг нэг аянга танан эрдний аянга ингээд дөрвөлх тоолд гарч байгаа тэр чимээ тэр огторгон өвдгийг өөрсдийнх нь зүгээр л ихшиглэн гэдэг. Тэр морин хуурын хөг айзам аялгуу тэр ихшигтэнд бүхэлдээ цамниж байдیں۔ Тэр энэ морин хуурын амьд аялгуунд аянга эцгийн амьсгал гэдэг зүйл. Одоо биднээс ярьж байгаа зүйл ингээ ярихад бидний үг болгонд миний амьсгал шингэж байгаа. Миний үг болгонд. Тэрнтэй айлхан миний дуу чимээ хөг аялгуу болгонд миний амьсгал шингэж. Дуучдын хувьд бол амьсгал сайтай байна гэж ярьдаг. Тэрэн шиг энэ аянга цаглаад аянгийн тэр дуу чимээгний хийж байгаа үйл хэрэгтэн тэр аянга эцгийн амьсгал сонирдогдоод тэр хэмжээгээр нөгөө хөөми, хархраа, хүрхрээ, шуранхай, эсгрээ гэдэг байгалийн энэ дуу чимээ хөг аялгуунууд гарч идэв юм. Тэр бүгд нь эргээд дэлхийн амьсгал болдог.
Одоо л хархраа байлаа гэхэд цас мөс өндөр хайрхтын аялга болж авч байна. Эсгэрээ байлаа гэх юм бол ихтэлхийн хэвлий дотор байх тэр эзэдийн одоо шуранхай болж авдаг. Эсгэрээ биш шуранхай. Гэх мэтлээ ийм нарийн одоо дуу чимээн дор одоо бас ихтэлхийн маань өөрөө ингээд амьсгалж оршиж байгаа байхгүй. Өв сургамланж амьсгалж байна, агаар салхинж амьсгалж байна, хад чулуу бүхэлдэн амьсгалж байна, хүн бид хүртэл амьсгалж байгаа. Тэр амьсгалах салхи гэдэг зүйлийг танан эрдний аянга бууж үйж бий болгодог байх нэ. За тэгээд танан эрдний аянга тогтмол буудаг хэрвээ байгаагүй бол юу болох байсан гэхээр амаа ангаа амьсгалаан авч аваа гаргах чадвартан энэ дэлхийд байхгүй байх гэсэн. Салхи байхгүй учраас. За амтэн одоо өв сургамл хад чулуу хүртэл ингээ амьсгалдаг учраас тэд бүгдээр амьсгалж чадахгүй учраас ургаж чадахгүй байсан гэсэн. Ер нь салхи үгүй бол амьсгал үгүй амьдрал үгүй гэж. Өчүүхэн жижиг утгархаа шав бүгдээрээ өөртөө тавьсан салхиар хийсэн. Агаараар амьсгалдаг биш салхиар амьсгалдаг шүү. За агаар дотор нөгөө салхин өөрөө агаараа агуулж авч байгаа гэдэг утгаар хэлсэн шүү. За дараа нь ургамал модод ургаж урт болж дүнг. Ургамал од бүх зүйл ургахдаа дандаа салхийг хэрэглэж байна. Хүн бид ингээд хүүхдүүд тоглож ярьж имэж хөөж амьсгалж үүж хараач байхдаа өсгөлөн болчтой. Тэгэхээр агааргүй бүхчин морчинд ингээд сулхан амьсгалж сулхан хөдөлж байгаа хүн. Агаар салхитай газар дэгж дэрвж үсэрч харааж гүүж байгаа хүүхдийн өсөлт шал өөр болдог. 100 болоод хөдөө гадаа явсан хүүхдүүд маш богино хугацаанд өндөр болчтой. Тэгэхээр түүний цаана энэ л зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ургамал модод ургаж урт болж дөнгөхгүй хүүхд бач өсөж өндөр болж чадахгүй хад чадвал сөндөрлөн босож уул муу бол дөнгөхгүй ус мөргөн урсаж уул толгодоо ороогоод ингэсэн тийм том мөрөн нуур тэнгис болж дийдэггүй хөр шараа өөрөө амьсгалаад хотхор газар хонхор газар одоо гөнгөр гүтгэр газар уул толгод тэр найдаа намдар тэр газараа ялгарч чадахгүй тэгэхээр тэр ч ялгарч чадахгүй болонгууд нөгөө салхи гэдэг зүйл нь одоо нөөцдөгдөж хураагдаж нэг газараа салхин хурж нөгөө газараа салхинд одоо хасын эргэлтээрээ эсгэрж ингэж үлээж хоорондоо эрчмийн сүлэлдэн гэдэг юм уу нэг газар илүүцсэн эрчмийг нөгөө газар руу тээж нэг газар байгаа тоосыг нөгөө газар даваачиж одоо хурааж сүлүүлж хэмжлэн тийм дэлхийн цэвэрлэгээ гэдэг зүйл байхгүй байх гэсэн. За хэрвээ агаар байсан гэсэн салхи байхгүй байх юм бол юу ч үл хөдлөх байсан. Өөрөөр хэлбэл хий байсан ч түүнд нь салхи байхгүй бол хий өөрөө үл хийсэн. Юу ч хийсгүй. Гал байсан салхи байхгүй бол тэр гал дорхноо бүхэн. Аршаан байсан салхи үгүй бол тэр аршаан үл урсаад тод ширэгчин. Эрдэнэс байсан салхи үгүй бол эрдэнэс эгнэт үл оршиж, эвдрэлд орж үүрч бутарна. Энэ бие байж өнөө салхи үгүй бол уурш үл тэлж, зүрх үл зохиж, элэг үл халж, бөөр үл шахаж, дэлүү үл хөтлөнө гэдэг ийм одоо аюултай зүйлүүд болох байсан учраас салхин одоо салхийг бүтээгч энэ танан эрдний аянга эцэгдийн үйл дэлхийд нэн хэрэгтэй байгаа. Тэгээ мөн салхи үгүй бол үйл үгүй бол хур бороо үгүй бол өв сурмал үгүй бол амтан үгүй бол амьдрал үгүй гэд энэхэд бас амьдрал бүх. Тэгэхээр энэ 9 эрдэнэ эсвэл амьдралын гол их болог болж байна. Энэ дэлхий дээр амьдрах амьтай бүхний гол амьдралын их үүсвэр ундрах учраас нэн чухал үүрэгтэйгээр нэн чухал шаардлагатайгаар 9 эрдний аянгат эцэгдийн аянгийн өвөл хэрэг өрнөх шаардлагатай байна. Тэгээд 9 сарын 22-нд бид бүхэн энэ их дэлхийг бүлдэн амьдрал өрнөж байгаа амьдралыг одоо тэтгэх зорилготой ирж байгаа үдээцүүдэд аянга эцгүүдэд тосч авах юм аа. За тэгээд бяцхан хөтөлбөрөө товчхон танилцуулаа явчих. Хөтөлбөр маань иймэрхүү байдалтай үргэлжлэнэ. Ерөнхийдөө нэлээ хэд хэдэн одоо хэсэгтэйгээ явагдана. Нэгдүгээрт нь бол 9 эрдний одоо 9 эрдний саяын аянган эцгүүдтэй хүндэтгэл үзүүлнэ. 9 эрдний эцэгдэд одоо бас мөр одоо хүндэтгэлээ үзүүлж өргөж баясгаж одоо үйл хэрэгээ одоо тахилгаа нээж тийм нээлтийн үйлээр арга хэмжээ авсныхаа дараа одоо мөрлөн үлдэж хүндэтгэлээ үзүүлж өргөж бүгдээрээ ингэж хурайлан дуудаж тэднийг угтж үүлэн дахилуулах тэр айс сав орон зай нөхцөлийг бүрдүүлэх тийм үйл болдог. Бэлтгэл ажил явуулна тийм. За тэнгууд үндсэн үйл хэрэгээр явах гэхээр алтан эрднийхаа эцдийг өргөлөргөө тогтож байгаа. Алтан аянгийн эрдний аянгийн эцдгүүдээ. За энэ нэгдүгээр 2 дугаарт нь шүрэн эрдний
3 дугаарт нь Судан Эрдэнэ, 4 дугаарт нь Ган Эрдэнэ, 5 дугаарт нь Зэс Эрдэнэ, 6 дугаарт нь Танан Эрдэнэ, 7 дугаарт нь Намин Эрдэнэ, 8 дугаарт нь Оюун Эрдэнэ, 9 дугаарт нь хамгийн сүүлд нь Мөнгөн Эрдэнэ гэдэг алтаараа эхлээд мөнгөөр төгсгөөд энэ 9 эрдэнийхээ аянгийн эцгдийг тахилгын хийж хурайлан дуудаж тосж авах үйл хэрэгт нь хүч тэнхээ өгөх арга бэлгийн үйл хэрэг дэлхийд амжилттай өрнөх тэр боломжийг нь өрс бидний зүгээс олгож хэцэнгэрийн дуу таслахгүй гал өсөөн таслахгүй дуу ухаа баяр хөөр аз жаргалаа таслахгүйгээр тахилга 9 эрдний 9 тахилга явагдана. За түүний дараа болохоор 10 цагаан буйны тахилга буюу 9 эрдний чинь нийлүүлээд 10 цагаан буйны тахилга гэдэг зүйл юм. Тэгэхээр 9 эрдний яагаад 10 болчихоо гэхээр 10 дахь нь одоо их дэлхийн өөрийнх нь аянга байх юм. Дургуугаас ирж байгаа 9 аянга байхад их дэлхий өөрөө бас аянгатай. Тэгэхээр их дэлхийн аянгын үйлийг эхлүүлнэ. Тэгэхээр их дэлхийн аянгын үйлийг эзэн богд, эзэн Чингис эцэг удирдан хийн. Өөрөөр хэлбэл үеийн өдөх монголчууд дэлхийн аянга болж одоо дэлхийн 9 дэлхийдээ 9 эрднийг тосч аваад дэлхийг 10 цагаан буйнаар халигсан тийм ажиргалын үйлийг байлгасан тэр үйлийг эхлүүлэх юм аа. За тэгээд дараагийнх нь үйл болохоор Окторгон 10 цагаан буйны үйл. Тэр Окторгон 10 цагаан буйны үйлээр Окторгон аянга 9 эрдний эцэгдийн аянгын хүчийг зангидан нэгтгсэн Тэнгэрийн аянгын үйл өрнөд. Тэгэхээр Окторгон хөх аянгын үйл өрнөд гэж нэрлэж болно. Тэгэхээр энэ аянгын үйлийг Айтай суу эцэг буюу Атэл эцэг, алтан аянгын эцэг удирдан хийх болно. Тэгээд Окторгон 10 цагаан буйны үйл хийх нь байна. За тэгээд бас нэг зүйл хэлэхэд үүлэнд одоо энэ тахилга мэдээж төлбөртэй явагдана. Тэгэхээр тахилгад оролцох хүмүүс болохоор дэлхийн 10 цагаан буйны гал дээр 9 цагаан хүслийн бичиж ирээд өөрсдөө даатгах болно. Окторгон 10 цагаан буйны аянгын гал дээр болохоор энэ үйл хэрэгт оролцох улаач үрсийн өндөр тэнгэртэй мэдж бүгдийнхэн үйлрийг залгаж аваа улаач үрсүүд 9 цагаан хүслээ 10 цагаан буйныг дуудсан 9 цагаан хүслээ өөртөө бодрлож ирээд одоо өргөн мэдүүлж болно. Тийм боломжийг бол олгож байгаа, давуу талыг олгож байгаа. За тэгээд дараа нь болохоор аянгын биелгээ явагдана үеийн төгсгөлд. Аянгын биелгээ буюу аянгын ханхуу жоннгуудын удирдан явуулах үйл. За дараа нь болохоор аянгын бүү явагдана. Аянгын алтан эжээ нарын үйл хэрэг өрнөн. Дараа нь аянгын одоо алтан гүнж нарын үйл буюу аянгат гүнж нарын үйл хэрэг өрнөн. Дараа нь аянган одоо их дэлхийн аянган дэлхийн түрүүн дэлхийн аянга гэж ярьсан. Тэгэхээр аянган дэлхийн алтан эмэг ээжийн үйл хэрэг өрнөн. За түүний дараа алтан дэлхийн аянган эзний үйл хэрэг өрнөөд ингээд хүн бүрт нь сүүлийн үйл хэрэгтүүд нь бэлгэнээс хойш дандаа үрсэн тэтгсэн дэмсэн дутууг нь нөөргсөн тийм ээ дундуурыг нь бэлхуулсан тийм сайхан буйны үйл 10 цагаан буйны шиг дэлгэрэх тийм үйл хэрэг болж өнөө гэдэг. Энэ хүн та бүхэн оролцсон бол мэдээж гэрээний хамтлан төлөөрөө төвшин болон яг тэр сайхан үйл хэрэг тэр удам зөвхөн энэ амьдралын өөрийнхөө амьдрал шүү. Ирээдүйн угсаан нь үсийн одоо буйн шиг дэлгэрч үүд хаалгыг нээх тийм заяа өндөр заяад одоо өргөж гарах өндөр заяа үлгээд нь тусч авч өөрөөсөө өндийж босох тийм одоо сайхан одоо ерөөтэй бэлгэлтэй юм шиг болно. Тэгэхээр та бүхэн үйлдэлд орцоороо гэж урьж байгаа. 9 сарын 21-нд явагдсан түүнээс өмнө бүртгэл эхэлнэ. Энэ подкаст явж гиснээс эхлээд бүртгэл эхлэе явчихна. Төлбөртэй гэдгийг мэдээж хэлж байгаа. Ийм том тахлах учраас 108-аас 999 гэсэн тариф тавьдаг. Тариф болгоно өөр эрхтэй өөр боломжуудыг олох тийм боломжтойгоор явагдана. За та бүхэн энэ сайхан үйл явдалд өнөр оролцоорой. Хүн бол төрсний чинь бас нэгэн одоо Тэнгэрийн умдаг атгах гэсэн тийм сайхан заяаг
магадгүй та бүхэн биеэрээ тууж мэдэх энэ одоо хэдэн ямар хугацаанд ч болох юм те ийм хэлбэрийг Минганда нэг бодог энэ үнэ. Өнөө олцоорой гэж хатна гөрөө. Өрчлөөж байна тавнасаа. Тэгжээж Монголын ард түмэн бүгдээрээ одоо сэргэн мандаж Монголын сайхан болох цагийг хамтдаа авчиръя, ойртуулъя гэсэн. Тийм өвдийн хүслийг та бүхэндээ бусдаа. За маш их талархлаа. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг линкээр бас оруулъя. Тэгээд асууж тодруулах зүйлээ бол комментээр бичээрэй.